Надад бэлгэнд иржсэн PR boxer иржсэн бүтээгдэхүүнүүдийнхаас тэгжээг хуваалцдаг бичлэгний part 2. Ондагийн хуухны тоник. Хуухь сэргээдэг, цэнгэнүүлдэг. Маргааш нь шууд тослогдоод байдаг байсан бол энийг хэрэгэлсэн байхад ядаж 2 хоногийн дараа тослогдоод байгаа тийм ажигласан. 10-аас 7. Вазелины чийгшүүлэх тос. Энэ хоёр тос яг үнэндээ хоёулаа надад нэг амар таалагдаагүй. Шар нь болохоор нарны яан туянаас хамгаалдаг, биеийн өнгийг жигдэлдэг. Биен дээрх одоо ямар нэгэн толб, сэвх нөсөө нарны толбуудыг бүдгэрүүлдэг инфицэтэй тосоогоо айгүй шингхэн. Ердөөсөө бие бол чийгшүүлдэггүй. Энэ цэнхэр нь болохоор унтахаахаа өмнө түрхэд шөнийн турш арьсан цэцэн тижээлэгдэг. Бас л айгүй шингхэн чийгшүүлээд байгаа юм ердөөс анзаараагүй. Энэ уг нь бас гоё ретинолтой байхгүй юу? Тэгээ арьс чийгшүүлдэг байсан бол хэрэглэх байлаа. Чийгшүүлэлт тал дээр бол 10-аас 2. Энэ хоёрыг тос түрхээс өмнө түрхээд тэгээ ардаас нь дахиад илүү өтгөн тос түрхүүл. Kynie-гийн Body Mist. Cloud9-аас энийг би анх цавантай PR boxer авч исэн. Яг юм хатуу сав арьсыг ердөөсө хураашуулдаггүй, таталтуулаад байдаггүй. Энэ болохоор химийн гуйжуулагчийн арилгатай. Надад бол хаяа нэг цэжин дээр жоохон юм гарах гээд байгаа. Хаяа нэг нуруунд дээр юм гарах гээд байгаа үед яг энийг цацаад тахад шууд тэр дороо багасаадсэн санагдаж байна. 10-аас 7. Sol de Janeiroгийн Body Butter. Миний амьдралдаа хэрэгжилж үзэж байсан хамгийн супер гоё биеийн тос. Тос гэхээс илүү яг масл шиг. Яг юм масл. Өнөр нь бүр үнэхээр амттай бие идчмээр юм десерт шиг, торт шиг airport дээрээс авч ирсэн duty free-гээс лэм өтгөн зунгаарлцсан бүтцтэй байгаа штэ. Гэрээсээ гарахын өмнө ч юм уу төрөхөд жоохон тохиромжгүй. Тэгэхээр унтахын өмнө төрхөөл гоё арьсыг гайхалтай зөвлөрүүлдэг. 10-аас 15, 20